Үзэгчдээ би жолооч нэвтрүүлэг маань техникийн зөвлөгөө болонгаараа өргөжлөн та бүхэндээ хүрж байна. Тэгээд дөрөв чахан дугаар жолооч та бүхэндээ мэдээж хэрэг автомашинтай хэрэгтэй үнэтэй зөвлөгөө хүргэж чадаж байгаа гэдэгт бид бүхэн итгэлтэй байгаа. За тэгээд өнөөдрийн зөвлөгөөг Forward Motors компани маркетингийн менежер Чинтлэг та бүхэнд өргөх болно. Сайн байна уу та? Сайн байна. Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. За баярлалаа. За тэгэхээр өнөөдрийнхээ зөвлөгөөгөөр жолооч нартаа үзэгчдээ ямар зөвлөгөө хүргэх вэ хоёлаа? Тэгэхээр үзэгч жолооч та бүхэнд өнөөдөр автомашины хөдөлгүүрийн түвшний болон бензин шүрний талаар хаан зөвлөгөө өгье гэж бодлоо. Тэгэхээр түрүүчийн дугаараар үзэгч та бүхэндээ маслын шүүр, агаар шүүрийн талаар бол ярилцсан байгаа тий. Тэгээд нэгдүгээрт хамгийн түрүүнд тийм ээ. За энэ тэгэхээр шүүрнүүд маань бензин шүүр гэж байгаа, түвшний шүүр гэж байгаа. Энэ шүүрнүүд маань ер нь маслын шүүрнээс юугаараа онцлогтой ялгаатай байд юм бэ? Одоо маслын шүүрийг нөгөө 5000 км-т яваад моторынхаа маслыг солихтаа сэлдэг штэ. Үүнтэй нэг адил түвшний шүүр, бензин шүүрийг ер нь хэдэн мянган километр гүйлт яваад солих хэрэгтэй байд юм болоо. Тэгэхээр энэ түвшний болон бензин шүүрнүүд маань ерөнхийдөө бол автомашины хөдөлгүүрийн тэжээлийн системийн чухал нэг хэд анги юм аа. Тэгэхээр энэ тэжээлийн системийн чухал нэг хэд анги болох одоо энэ түвшний шүүр болон маслын бензин шүүр нь бол ерөнхийдөө нэг дунджаар 8000 км яваад солигдчих шаардлагатай байдаг. Би ойлгохтой болохоор маслын шүүрийг бол мэдээж хэрэг маслаа солихтаа солино шүү дээ. Тэгэхээр бензинийг бол цаг тухай өдөр болгон шахав бензин хийдэг шүү. Тэгэхээр 8000 км яваад л солих хэрэгтэй байт юм байна тий. За тэгээд маслын шүүрийг маань 5000 км тутамд солих шаардлагатай гэсэн чинь тухайн үед маслын шүүрийг солихдоо масл солигдох хугацаанд л зөвхөн шүүрээ сольж шаардлагатай байдаг. Түлш бензинийг ч юм болохоор нөгөө хэрэгцээнийхээ хэрээр ингэж солигдож идэг учраас түлш бензин дотор маань хог тойлц, ус, хар туглаг гэх мэт маш олон зүйлүүд байдаг учраас тэдрийг шүүхийн тулд түвшний шүүр маань ойрхон бас нэг солигдож явахгүй болдгоо маа. Тэгэхээр ерөнхийдөө дунджаар бол нэг 8000 км яваал сольж шаардлагатай байдаг. За тэгээд энэ шүүрний маань за автомашинд одоо дөрөв та хэллээ шүү дээ. Мэдээж хэрэг ус тий. За тэгээ хар туглаа тэгэл мэдээж хэрэг тоос шороо одоо бензинтэй хамт хог орсон бол түүнийг бас шүүх бах тий. Тэгэд энэ маань бас машинтай ямар ач холбогдолтой өөрөөр ойлтой байд юм болоо. Тэгэхээр манай автомашин хэрэглэгчид маань ерөнхийдөө түвшний шүүр, бензин шүүр, за ер нь бүх төрлийн шүүрийг солихдоо гаднах объем орн буюу одоо хэлбэр хэмжээнийх нь адилхан байх юм бол энэ ерөнхийдөө миний автомашин таарна гэдэг үндсэн дээрээс аваад солилцдог. Тэгэхээр эн чинь тухайн шүүр болгоно хөдөлгүүрийн онцлог тохируулсан янз янзын доторх бүтцээр ондоо байдаг учраас тэр бүтцэд нь тааруулсан нарийн өөрийнх нь тэр тохируулах ёстой тэр шүүрийн тавьж явахгүй улмаас мөн машины хөдөлгүүрийн гэмтэл учруулах тийм талууд маш олон байдаг учраас яг өөрийнхөө дөрөвчийн дугаараар ярьсан те арлын дугаараар таньж болох гэсэнтэй адилхан түвшний шүүр, бензин шүүрээ бас арлын дугаараар нь таньж мэдэж авч яхан зүйтэй. Тэгэхгүй бол одоо бүтцэн доторх бүтцэн ондоо одоо гаднах объем нь адилхан байдаг боловч ондоо шүүр тавигдчихаар доторх одоо эргэлтэйг үзэлдэж чадахгүй болмоос хөдөлгүүрт гэмтэл осол маш их гардаг юм аа. За тэгээд энэ бензин шүүр гэж байгаа, түвшний шүүр гэж байгаа. Энэ хоёр маань юугаар ялгаатай байт юм болоо? Тэгэхээр түвшний шүүр, бензин шүүрнүүд маань тухайн хөдөлгүүрийн хүчин чадал онцлогоос шалтгаалаад янз янз байдаг л да. Актаа өндөртэй багтаа гэдгээс шалтгаалаад янз янзын шүүрнүүд байдаг. Жишээ нь одоо дизель хөдөлгүүр, GDI хөдөлгүүр гэдэг бензин хөдөлгүүрийнх гэдэг тусдаа өөрийн гэсэн шүүлтүүртэй доторх бүтцүүд нь бас ондоо нарийн шүүлтүүрүүдтэй байдаг учраас тэр талаар нь ялгах боломжтой. Тэгэхээр яг өөрт нь тааруулсан бензинийхийг бол бензиний шүүр, түвшнийхийг түвшнийхт нь бусад нарийн бүтцтэй хөдөлгүүрийнх бол тэрэнд нь бас таарсан өөрийнх нь шүүлтүүрүүдийн тавьчих шаардлагатай байдаг. Бензин шүүр, түвшний шүүрнээс гадна бас бүтцээр ондоо шүүр байдаг гэлээд энэ одоо бензин шүүр тий. Тэгээ энэ бензин шүүр нь одоо ямар онцлогтой юугаараа ялгаатай өөр юм болоо? Одоо энэ бензин шүүрээс гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр энэ шүүр бол одоо японочууд маань сүүлийн үеийн автомашинуудад бол тусгай хөдөлгөөрүүд гаргасан байгаа. Энэ хөдөлгөөрүүд нь байгаль экологид бол хор учруулахгүй. За мөн эдийн засгийн хувьд хэмнэлттэй байдлаар гэдэг нь ерөнхийдөө төр шийдэлт, бензин эдэлт маань багаар гэсэн үг. Иймэрхүү байдлаар юм нарийн технологиор хийгдсэн тийм хөдөлгөөрүүд гаргасан байгаа. Жишээлбэл одоо Mitsubishi-д GDI хөдөлгөөр байна. Toyota-д D4 хэмтэн хөдөлгөөрүүд сүүлийн үеийн машинуудад нэлээд тавигдах болсон.
Тэгэхээр тэднэрт зориулсан тусгай. энэ шүүр маань бол Mitsubishi-гийн GDI-ийн хөдөлгүүрийн шүүлтүр. Нарийн дотоод бүтцэн ондоо тийм нарийн шүүлтүртэй шүүр нутгцсан. Нарийн бүтцтэй. Өмнө дээрээс нь энэ GDI хөдөлгүүрт оруулсан өөрийнх нь энэ шүүрийг биш мөн дөөр амилын GDI хөдөлгүүрт тааруулсан дөөр амилын шүүрийг тавьснаар одоо нэг хард туулах ихтэй, за мөн хогт холдсон ихтэй, ус ихтэй тийм бензинээ шүүж чадахгүй улмаас одоо хөдөлгүүрийн өндөр дараалтын насуусаагийн гэмтээдэг эвддэг тийм тохиолдлууд маш их гарч байгаа. Тэгэхээр автомашин хэрэглэгч та бүхэндээ анхааруулж хэлэхэд GDI хөдөлгүүрт автомашин унж байгаа бол түвшнийхаа шүүрийг өөрийнх нь оригинал сэлбэгийг тавьж заншицгаагаарай. Дээгүүн улмаас өндөр дараалтын насуус маань эвдэрч гэмтдэг. Яагаад энийг анхааруулж хэлээд байна вэ гэхээр өндөр дараалтын GDI хөдөлгүүрийн өндөр дараалтын насуус маань өөрөө маш өндөр үнэтэй 1200-1400 орчим доллар үнэтэй гэдэг учраас автомашин хэрэглэгч GDI хөдөлгүүрт автомашин хэрэглэгч хүмүүстээ анхааруулж хэлээд байгаамаа. Тэгэхээр эдийн засгийн хэмнэхийн үүднээс ч гэсэн мөн өөрсдөө оригинал GDI хөдөлгүүрийн өөрийнх нь тохиромжтой оригинал энэ шүүрийг хэрэгэл заншаарай гэж хэлмээр. Үзэгч та бүхэндээ жолооч нартай бензин шүүр, түлшний шүүр, за мөн сүүлийн үеийн Mitsubishi GDI хөдөлгүүртэй, за Toyota-гийн D4 гэсэн хөдөлгүүрт харах юм тусгай шүүр бас байд юм байна. Тэгэхээр энэ шүүрний талаар та бүхэндээ танилцууллаа. За мөн энд нэг шүүр байна тийм ээ. За энэ маань юуны шүүр вэ? За энэ шүүр бол салууны шүүр буюу air conditioning шүүр гэж яригддаг. Тэр шүүрийг хэлж байгаамаа. Энэ шүүр бол ерөнхийдөө нэг дунджаар 5000 явал за мөн 4000-аас 5000 орчим хооронд явж байгаад энэ шүүрээ солих шаардлагатай байдаг юм аа. Одоо Монголын нөхцөлд агаар маш бохир байдаг учраас түүнийг шүүх зам дээрээс нь хөдөлгүүрийн шаталтад хий бохир хий орж ирснээс хүний эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг учраас сүүлийн үеийн автомашинуудад одоо air conditioning шүүр буюу салууны шүүлтүр гэж ийм шүүлтүртэй автомашинууд бас гарч ирсэн байгаа. Эдгээр автомашинуудад зориулагдсан ийм кабин фильтр буюу air conditioning ийм шүүрүүд гарч ирсэн байгаа. Тэгээ үүнийгээ солихдоо бас тухайн дотроо ийм ялцт наалттай. Энэ дээр одоо солих хугацаанд яг хэдэн километр яваад солисон бөгөөд тэмдэглэгээ хөтлөөд наачих хэвээр. Тэгээд дараа нь хугацаанд дуусаад ирэхэд дахиж энийг аваад дахид дараачихын шүүлтүрөөсөө энийг аваад наагаад тэмдэглэгээ хөтлөө явна. Нэгсэндээ одоо хувийн тэмдэглэгээ хөтлөхгүйгээр ерөнхийдөө наалттай болчлаа гэсэн үг байгаа байхгүй. Тийм. Энэ бол тийм ач холбогдолтой шүүр байгаа. Кабин шүүлтүр гэдэг. Сам дээрээс нь бас нэг юм нэмж хэлэхэд мөн зарим автомашинууд маань коробны шүүр гэж бас яригддаг болчиход байгаа. Тийм. Коробн зарим шүүрнүүд мөн коробныхаа гадна талтаа ч байна, мөн коробн дотроо ч байна. Янз янз байдаг. Тэгэхээр энэ коробныхаа шүүрийг бас дунджаар километр харж байгаад бас нэг солиод тухайн цаг хугацаа бүртэн солио явж байвал бас зүгээрээ гэж хэлмээр. Коробны шүүр минь ихэвчлэн одоо GDI T4 хөдөлгүүрүүдэд байдаг болоо. Миний санаж байгаагаар бол GDI-д бол ямар ч коробны шүүр гэж байдаг юм билэ. Тэгээ энэ зүгээр автомашин болгонд янз янз л та. Зүгээр энгийн хөдөлгүүрт ч гэсэн зарим нэгэн одоо сүүлийн автомашинууд ч гэсэн зарим нэгэнд нь коробн доторх шүүр гэж коробны шүүр гэж гарч ирж байгаа. За тэгээ эцэст нь та бүхэндээ зөвлөж хэлэхэд та бүхэн автомашинда кабины шүүртэй юу, за air conditioning юм шүүртэй юу байдгүй үгүй юу тийм ээ. За мөн таны хөдөлгүүр маань сүүлийн үеийн GDI болон за T4 хөдөлгүүр таардаг ийм шүүр ордгоогүй юу гэдгийг мэдхийг хүсэх юм бол дээж ирэх та бүхэн Forward Motors компани мэдээллийн төв дээр ирж одоо автомашиныхаа регистрийн дугаар, арлын дугаараараа ирээд задаргаагаа хийгээд ямар сэлбэг яаж таарах вэ? Яг өөрийнх нь шүүр нь юу вэ гэдгийг бас мэдэх боломжтой байна. Тийм ээ. За тэгээд төгсгөлд нь жолооч автомашин хэрэглэгч та бүхэндээ зориулж хэлэхэд бол автомашины хэрэглэгчтэй эрүүл мэндэ болон эдийн засгийн хэмнэхийн үүднээс одоо оригинал сэлбэгийг хэрэглэж заншицгаая гэж хэлмээр байна. За баярлалаа. Тэгээ өнөөдрийн зөвлөгөө хүргэсэн танд баярлалаа. Таны ажил үйлстэй өндрөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Би жолооч нэвтрүүлгийнхаа ээлж дугаарыг та бүхэндээ хүргэлээ. Нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараачихан дугаараар сонирхолтой зочинтой сонирхолтой даалгаврыг хэрхэн яаж гүйцэтгэхийг хүлээн авч үзээрэй. Нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэндээ дахин баярлалаа.